Сайн байцгаана уу? Мангуудын дэлхийн уламжлалт их хэмжих ганц байна. Өнөөдөр та бүхэндээ манай эмнэлэгт хийгдэж буй барайцлалын талаар товчхон мэдээлэл өгье гэж. Манай эмнэлэг нь болохоор манай эмнэлгийн барайцлал нь болохоор илж нохох буюу зөөлөн заслал эмчилгээ хийдэг. Барайцлалын дотроо арц нуруу бол илж нохох гэсэн хоёр янзын барайцлал байдаг. Арц нурууны барайцлал нь болохоор хатуу барайнд ордог. Манай эмнэлэгт бол илж нохох буюу зөөлөн барай хийдэг. Зөөлөн барай нь болохоор хүний биед тос болон архийг түрхэж зөөлөн илж нохснаар өвчнийг хангаадаг зөөлөн барайцлал байна. Зөөлөн барайцлалын эмчилгээнийхэн зарчим нь болохоор ерөөсөө хүний биеийн булчин чангарах өвдөлтийг намдаа шийдвэрлэх гүйцэлийг сайжруулснаар хүний биеийн өвчнийг хангаадаг барайцлал байна. Зөөлөн барайцлал нь болохоор дотроо илж нохох барайцлал нь болохоор дотроо хүний амьсгалын эргэтэн систем, зүрх судасны эргэтэн систем, мэдрэлийн гаралтай гэмтэл болон гэмтэл бэртлийн дараах өвчнүүдэд хийж болдог барайцлал байгаа. Илж нохох барайцлал нь болохоор гэмтэл бэртлийн дараах болон булчинд хийдэг барайцлал нь болохоор хүний хүзүү, нуруу булчин, мөрний булчингууд чангарснаар энийг илж нохож булчинг сулснаар энэ хүний зовөр бас багасч өгдөг байна. Өөр илж нохох барайцлал нь болохоор хүний цус сав эргэтэнд болохоор бас маш их үр дүнтэй байдаг. Энэ юу гэхээр гидсний хий болон өтгөн хаталт, гидсний гүрэл цохирлохыг бас маш их сайжруулж өгдөг байна. Зүрх судаснд болохоор илж нохох барайцлалын үе зүрх судасны амьсгалын эргэтэн систем болон зүрх судаснд нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ гэхээр хүний зөөлөн илж нохох барайцлал хийж явах үед хүний цусны хангамжууд маш сайн түргэсэж өгдөг. Тэгснээр хүний одоо ингээд цусан хангамж бас давхар сайжирч өгдөг байна. Арсанд бол хүний арсанд барайцлал хийж явах үед зөөлөн илж нохох барайцлал хийж явах үед хүний арсаар хүн маш их хөлдөрдөг зарим хүмүүсүүд тэр нь юу гэхээр хүний арсаараас хорт бодисууд гадагшилж байдаг. Тэр хорт бодисууд нь болохоор хүний бие барайцлал хийлгэснээр арсаараа дамжиж бас гарч ирдэг байна. Барайцлалын хоригдлох зал гэж байдаг. Гэмтэл бэртэл болон хугарлын үед хийж болохгүй. Мөн дээрээс нь жирэмсний эхний 3 сар болон сүүлийн 3 сар барайцлал хийдэггүй. Өндөр настай тамирт орой өндөр настай хөшин хүмүүсүүд хорт авдрын үед гэмтэл бэртлийн үед бас хийдэг байна. Тэгэхээр энэхүү барайцлалыг хийхээс өмнө тухайн хүнийг маш сайн оншилж мэдсэн байх шаардлагатай байна.